Сайн байцгаана уу үзэгчдээ. Сайн Улаанбаатар нэвтрүүлэг маань хөөрхөн дадал хаяг дээр контент бүтээгч анхаа миний биеэр үргэлжилж байна. Энэ удаагийн дугаараараа та бүхэндээ бас нэгэн сонирхолтой зөвлөгөөг хүргэх учир та бүхнийг дэлгэцэндээ ойртон суугаарай гэж зөвлөе. За өнөөдрийн та бүхэндээ хүргэх миний сэдэв бол багсаа хэрхэн цэвэрлэх вэ гэдэг сэдэв байгаа. За юуны төрөнд эмэгтэй хүн бүрд байдаг зүйл бол нүүр бодолтын багс гэдэг. Та өдөр болгон нүрээ боддог ч бай, эсвэл хаяа нэг нүрээ боддог ч бай, нүүрний багс гэдэг зүйл бол хүн болгонд байж байдаг. Тэгэхээр энэхүү багсыг бол зайлшгүй цэвэрлэж, ариутгаж, угааж явах хэрэгтэй. Ингэснээр арьсаа хамгаалж байгаа нэг төрлийн хамгаалалт болж өгнө. За тэгвэл хамгийн түрүүнд бүгдээрээ багсаа угаахгүй бол бидний арьсанд яг ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар авч үзэх нь зүйтэй болов гэж бодож байна. За тэгэхээр та бүхэн яг одоо энд харагдаж байгаа дэлгэц рүү анхаарлаа хандуулаарай. За хамгийн түрүүнд багсаа угаахгүй бол арьсанд бол маш сөрөг нөлөөтэй байдаг. Жишээ нь энд бол батга, хууралт гарах, дээрэс нь хүн болгоны арьсанд бол нөхцөлт гэдэг зүйл байгаа. Тэрхүү нөхцөлт маань өөрөө багсан дотор байгаа бохирдлоос олоод бөглөрөх аюултай байдаг. Мөн дээрээс нь арьс улайж захтнах шинж тэмдэг бас үзүүлж болно. За мөн хамгийн том жишээ бол бактери буюу мөөгөнцөр үржих эрсдэлтэй байдаг. За харин багс маань өөрөө бохир байснараа бидний нүүр бодолтод яг ямар сөрөг нөлөөтэй байдаг вэ гэхлээр суур бодог маань жигд бус харагдана. Дээрээс нь одоо бохир ч юм уу эсвэл болох бодолт болсон юм шиг харагдаж өгнө. Маш хүнд бодсон юм шиг харагдаж өгнө. Өнгөн сонио юм хөхөрсөн, саарлцсан харагдана. Гэх мэт маш олон асуудалтай байдаг. Мөн багсанд маань бас сөрөг нөлөөтэй байдаг. Угааж цэвэрлэхгүй бол гэсэн үг шүү дээ. За яадаг вэ гэхлээр ус нь хатна. Дээрээс нь унаж эхэлнэ. Мөн дээрээс нь мэдээж үнэр нь муудна. Баг зэргийн муухай үнэр бол орно. Дээрээс нь ашиглах хугацаа нь бол богиносч өгдөг. Мэдээж бол багс маань өөрийн гэсэн ашиглах хугацаа гэж байгаа. Тэрхүү хугацаа маань цэвэрлэж өгөөгөөс болоод богиносч өгдөг байгаа. Мөн дээрээс нь суур бодолт маань түрүүний хэлсэнчлэн жигд бус болгож өгнө. Яагаад тэгэхээр багсны маань хэлбэр нь алдагдана. Хатуурчихсан учраас энэхүү асуудлыг бол үүсгэж өгнө гэсэн үг. За тэгвэл та бүхэн манаас гайхчихж магадгүй те. Би багсаа яг хэд хонжээж, хэдэн хоног тутамдаа угаах ёстой юм бэ гэж бодож иж магадгүй. Тэгвэл яг энд харагдж байгаачлан багсыг бол төрөл төрлөөс нь шалтгаалаад угаах, цэвэрлэх, ариутгах хугацаа нь ч гэсэн өөрөөр байдаг. Жишээ нь бол крем буюу шингэн бүтцтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэдэг тэрхүү спонж ч юм уу багсыг бол 7 хоногоос илүүгүй хугацаагаар хэрэглээд 7 хоног дотроо нэг удаадаа ариутгаж өгөх хэрэгтэй байдаг. Харин нүд болон уруулын багсыг бол 7-оос 10 хоногийн дотор нэг удаадаа ариутгаж өгөх хэрэгтэй. Нунтаг багс буюу бусад багс одоо хацар өнгөлөгч гэдэг юм уу гэрэл өдрийн багсыг бол 2-7 хоног тутамдаа нэг удаа ариутгаж өгөх хэрэгтэй байна. За тэгвэл та бүхэн маань гэрийн нөхцөлд өөрийнхөө арьс арчилгаанд анхаарахын тулд нүүр бодолтынхаа багсыг хэрхэн яаж цэвэрлэх вэ гэдэг дээр гайхчихж магадгүй. Тэгвэл та бүхэнд би сонирхолтой нэгэн мэдээллийг бас бэлтгэсэн байгаа. Яг одоо дэлгэц рүү анхаарлаа хандуулаарай. За хамгийн ихэнд харагдаж байгаа зураг бол багсаа та угаахдаа дээд ишнээс нь барьж агаад өөрийнхөө бэлтгэсэн усандаа гэхдээ тэрхүү ус маань бас зүгээр энгийн ус бол биш байгаа. Бүлээн усанд шампунь юм уу өөрийнхөө нүүр цэвэрлэгч хөөснөөс хийж агаад баг зэрэг хольж бэлтгэж өгсөн ус байх хэвээр. Тэрхүү ус руугаа багснаас нь барьж агаад доош нь чихтэй хийж өгнө. За үүний дараагаар энэ зурган дээр харагдаж байгаачлан багсаа зөөлөн эргүүлэх үед бол тэрхүү багсан дотор байгаа бохирдлууд бол иймэрхүү болж гарч ирдэг байгаа. За дараагаар нь бол багсаа хэрвээ угааж цэвэрлээд доторх бохирдол нь тэр чихтэй гарч чадсан гэж үзэж авах юм бол та доошо чихтэй урсж байгаа гоожорынхаа усан дээрээ багсаа сайхан бариад өгнө. Доош нь тэрхүү одоо үлдэгдэл, бохирдол бүх зүйлсийг нь урсгана гэсэн үг. Харин үүний дараагаар дахиад цэвэр усандаа шалгана гэсэн үг. Дахиад бохирдол байна уу гэдгийг шалгаж үзнэ. За ямар ч бохирдолгүй иймэрхүү өнгийн одоо бохирдол гарч ирээгүй байх юм бол та өөрт байгаа цэвэрхэн салфетик аль эсвэл нүүр гарын альчуурн дээр багсаа зөөлөн хоёр талаар нь товшоод өгнө гэсэн үг. За үүний дараагаар хатаахта та багсаа дээш нь харуулж байрлахгүйгээр доош нь харуулж байрлуулна гэсэн үг. Яагаад гэвэл үндсэн одоо багсны маань иш маань өөрөө цавуугаар наалдсан байгаа шүү дээ. Тогтоож өгөхийн тулд бариулын бэхэлж өгөхийн тулд тэрхүү цавуу нь хит одоо тийм халуун бүлээ усанд твтээд ах юм бол амархан салах эрсдэлтэй байдаг. Мөн дээрээс нь угааж авах үедээ ч гэсэн аль болох өөрийнхөө багс болон ишнийх нь хооронд нь усыг бол хүрхгүй байхаас зайлсхийх хэрэгтэй ахнэ. За энэ удаагийн дугаараараа та бүхэндээ зөвлөсөн зөвлөгөө маань маш хэрэгтэй мэдээлэл байсан гэдэгт итгэлтэй байна. Сайн Улаанбаатар нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Нэвтрүүлэгтэйгээ хамтаагаарай. Баярлалаа баяртай.